За сайн байцгаана уу ирхэм үзэгчдээ. За манай Free podcast-ийн ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр амьтантай дугаар буюу Мин овгийн махчин өөрөөр хэлэх юм бол алхахын төлөө бүтээгдсэн, хувьссан, за муурын төрлийн араатнуудын талаар буюу бар, эрвэс, үчимбэр гэх мэт маш олон төрлийн амьтдын талаар ярих болно. За тэдгээр амьтдын хэрхэн ангаа хийдгүү, эсвэл тэдгээр амьтдын биеийн бүтэц гэх мэт маш олон талаар та бүхэндээ тань мэдгүн нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарыг мэдээж хэрэг Батмунх хахтайгаа хамтран хийж байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдоо болон үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За дэлгэр бот бүтээрийн хувьд яг энэ чиглэлээр дугаарууд хийгээд нилээ ярьсан. За тэгээд нэг одоогийн байдлаар нэг 5 дугаарын ерөөхдөө урьдчилсан байдлаар гарчлаа. За дэлгэр бот мань танилцууллаа. Мин овгийн араатнууд гэдэг тийм муурын төрлийн араатнууд гэсэн үг шүү дээ. Killer Cats гэж одоо маш сонирхолтой ном уншсан би. За тэгээд тэрнээс үндэслээд баримтат кино, National Geographic-ийн нөгөө одоо Nat Geo Wild-ийн нэвтрүүлгүүдийг нэлээд үзсэн. За тэгээд мэдээж одоо ном, бусад ном одоо тохиомлуудыг нэлээд ашигласан. За энэний юуг ашиглаад, завшааныг ашиглаад их сурвалжууд авъя. Яри. За энэ төр бол бид нэр соён нэвтрийн төлөв дээр биолог. За биолог гэдэг номноос махан эзчний баг гэдэг хэсгийг бол нэлээд ашигласан. За мөн амьтдын нууцлаг ертөнцөөр гэдэг номыг бас нэлээд ашигласан болвол за Шарлотт Велленбрукийн амьтдын амьдрал гэмэх номыг бас ашигласан. За мөн Акимушкины 2 ном байгаа. Нэг нь бол байгалийн сонин хачин. Байгалийн хачин сонин гэж орчуулад байгаа тийм. Нөгөөх нь бол зэрлэг амьтдын эмгэнэлт явдал гэдэг номыг ашигласан. За мөн Стив Брюссетийн за би нэг Вьетнамд явж байхдаа худалдаж авч ирсэн. The Rise and Reign of the Mammals буюу сүүгээр божигчдын одоо хэрхэн гарч ирсэн бэ? Хэрхэн одоо дэлхийн давцанд гарч ирсэн бэ гэдэг ховслын маш сонирхолтой юм судалгааны ажлыг бол олж авч уншижсэн. За мэдээж одоо цахим маягаар бол Nat Geo Wild, Built for the Kill, Killer Cats. За хятад хэл дээрээс бол Kopado Donwu буюу аимшигт араатнууд. За энэ дээр бол Шиз буюу арслан, Лауху буюу бар, за тэсүү баа буюу цасны ирвэс гэсэн энэ эсгүүдийг ашигласан бол Зэрамбайк буюу одоо энэ бол одоо энциклопеди юм да, байгалийн энциклопеди гэдэг одоо энэ бүтээлээс бас ашигласан. За мөн Сабунаевын сонирхолтой амьтан судлал, за намсрайн амьтдаа гэж сонин шүү гэдэг ингээд нийтдээ цахим болон цаасан маягаар 12 их сурвалжийг ашиглаж өнөөдрийн та бүхэн төрөх тухаар маань хөө бүтэж байна. За тэгээд сонирхолтой байх гэж одоо бид хоёрын зүгээс бол их найдаж байна. Бид нар бол урд нь энэ зэрлэг овгийн яг энэ Мин овгийн араатнуудтай таарсан жуулчид, аялагчид, орон нутгийнхны талаар нэлээд ярьж ирсэн. За тухайлбал Жамуух битээр хамтдаа суугаад Руфижигийн араатан гэдэг дугаар ярьж байлаа. За мөн одоо дэлгэр бот маань байсан Нжомбегийн араатнууд гэдээ ярьж байсан. Цаогийн мөнгөж араатнууд гэдэг. За би өөрөө нөгөө юу ярьж ирсэн Бенгалийн бар. За мөн Сибирийн бар тийм ээ. За мөн одоо Комоны хүнгэц тараатнууд буюу бид нар нөгөө Рудерпраягийн хүнгэц тараатан гэдэг Пунанагийн хүнгэц тараатан гэдэг ирвсийн тухай ярьжсэн бол Саша Зиммел гэдэг нэртэй хүнтэй таарсан одоо ягуарын хэргийг ярьж байсан. Гэх мэтлэн за мөн одоо уулын арслан буюу Пума гэдэг таарсан аялагчид чонтой таарсан. Гэх мэт одоо энэ муурын овгийн чон гэх юм уу юу болчихсон. Гэх мэттэй ингээд ярьжсэн бол ер нь ингээд энэ муурын овгийн Мин овгийнхан гэж одоо монголчууд ярьдаг те. Энэ одоо амьтдын тухай ингээд тустай юм дугаар хийвэл сонирхолтой юм болов уу гэж бодоод ингээд бэлтлээ. За миний хувьд бас яг энэ дугаар дээр бол үзэгчтэйгээ хамт сайхан танин мэдээд сонсоод соёл гэж ер нь бодож байна да. Тэгэхээр таны хувьд эхний амьтан ер нь ямар амьтнаар эхлэе гэж бодож байна. Тэгээ яг хөө энд Мин овгийнхныг аль болох бүгдийг нь багтааж оруулах шээ. За энэ дээр бас нөгөө мөнх насттайгаа хийсэн одоо нөгөө цоохор ирвсийн дугаарыг бас би ярихаа мартсан байна шүү. Тэр бас их сонирхолтой дугаар болсон тийм. Ингээд дашимд бас мөнх настаа баярлалаа гэж хэлээ. За мөнх настаа бас зэрлэг амьтдын нүүдэл эдэр гэдэг сонирхолтой дугаарууд бас бэлтгэхээр ажиллаж байгаа. За Мин овгийн буюу муурын төрлийн амьтад бол ерөөсөө ан хийх гайхамшигтай өндөр чадвартай. За тэр чигээрэл мах гэдэг өвс иддэг муур гэж байхгүй. Бүгд одоо махчад тийм ээ. За тийм учраас эдний ан хийх чадвар бол уян үед л хүмүүсийг гайхшруулсаар ирсэн байдаг. За өнөөдрийн дугаард бид нэр Мин овгийн амьтдын ан хийх чадварын тухай ямар арга тактикаар тэр ямар арга тактикаар ан хийдгийг тэрэндээ бие мах бод бие бэлдэр нь яаж зогтсон байдгийг арьс нь үс нь те шүд нь араа соёон за сүүл нь хумс нь те энэ бүх зүйл яаж зогтсон байдаг гэдэг энэ талаар юу ярих юм байна.
Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. За ер нь яг нийтлэг шинжийг яриа миогийнхний те нүдний хараа бол маш сайн ойлгомжтой тийм ээ. Амтны алдалгүй мөшгөхөд тус болдог зүйл нь бол нүдний хараа тас харанхуй хүртэл өтгөн ширэнгийн хүртэл маш сайн харж чаддаг. Ялангуяа арслан бол хүнээс 6 дахин. Тэгэхээр та бол шөнө хойд арслантай таарах юм бол та юу ч юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад үйл явдал өөрнөө дуусна гэсэн үг байна шүү дээ тийм үү. За чих нь бол ингэж тусдаас салж удалдаг. Яг одоо нөгөө нэг дишийн тавг гэдэг штэ долгион булааж авдаг. Том юм айлангатай байдаг хөдөө айлангатай том тавгнууд гэдэг штэ. Ерөөсөө тэрэн шиг. Тэгтээ юм хоёр юм дишийн тавг л ингээд хоёр тийш ингэж хөдлөөд салж удалдаг. Соргог. Тий одоо юу одоо ингээд чих ингээд нэг зүгт хөдлөхгүй байна шүү дээ. Ерөөсөө ингээд хоёр тусдаа ингэж хөдлөөл тэгэл ерөөсөө энэ тэнд ингээл яаж байгаа дуу хоолой молоо гэдэг маш сайн ингээ барьж сонсдог ийм л байгаа юм л да. Тэгэхээр чихвэл бол гайхамшигтай ажиллана. За сахал муурын сахал хүртэл өөр юм гэсэн үүрэгтэй. Муур амтнаа зуулаа одоо муурын төрлийн амтаа алж байгаа амтнаа зуулаа гэхэд сахал нь тэр амтан амьсгал хурааж байгааг илтгэж идэг. Өөрөөр хэлбэл сахал нь тэр одоо барьсан амтанд ингээд амьсгалахаа болж гин шүү гэдэг дохойг эзэндээ өгч идэг гэсэн. Сахлаараа хөрчүү. Тэ одоо ингээд нөө амтнаа ингээд зууцсан байгаа шүү дээ. Холооноос ингээд зууцсан байгаа те. Тэг ингээд давцсан байгаа шүү дээ. Одоо дээрээс нь ингээд амьсгал хураахыг хүлээж байгаа тийм үү. Барьцаа чангруулаад байгаа шүү дээ. Тэгээд явандаа за энэ амтаа амьсгалахаа боллоо шүү гэдэг тэр мэдрэг сахлууд нь ингээд илэрхийлж идэг. За энэ би ерөнхий шинжийг нь яриад байна те. За эрүү болон шүд бол маш хурц хүчтэй маш даралт өндөртөөр хаздаг. За энэ мин овгийнхны амьтдын одоо зуултанд орсон амьтан бол мултарна гэж байхгүй. За энэ нэг зохиолгоо байдаг нь муурын төрлийн амьтад бол олзуулах амьтнаа алж иж иддэг. Ихэнх тохиолдолд. Амийн тасалж иж. Нөгөө комодогийн луун мууш. Тэгж амьдаар нийт ойлголт байхгүй тийм. Эднэрт нэг юм өөрөө ирэхгүй ингээд зуугаад, нам зуугаад ингээд барьдаг юм одоо ийм инстинкт буюу зүн ингээд олон сая жилийн явцад бол бий болсон байгаа юм л да. За ер нь хүчрхэг зуулт нь ямар учиртай юм гэхээр мэдрэлийн системийг таслах, амьсгалыг боох, эсвэл одоо яст мэлхий байлаа гэхэд хуйгийн бяц хазах, өөр төрлийн амьтан байлаа гэхэд гавлын бяц хазах. За жишээ нь ягуар бол энэгээрээ маш сайн. Ягуар бол ер нь тусгай юм бүр гавлан тусгай булчинтай гэж байгаа байхгүй хоёр шанаанда. Тэгээ тэр одоо даралтынхаа хүчээр бол альва нэг амьтны одоо яст мэлхийний хуйгийг бяц хаздаг. Эсвэл барьж байгаа амьтныхаа дандаа гавлын. Одоо жишээ нь бусад муурын төрлийн амьтан бол хүзүүнээс нь барьж ингэж дүү мэдрэлийн системийг устгаж чинь эсвэл хоолооноос нь барьж ингэж цус алдуулж те. Одоо эн чинь нэг мөгөр соолоо байгаа шүү дээ. Мөгөр соолоог бяц хазна гэдэг чинь хүн бол юм л амьсгаж чадахгүй гэсэн үг байхгүй. А гэхэд ягуар бол гавлын бяц хаздаг. Ерөөсө тэргээр их алдартай. Ер нь муурын төрлийн амьтад дотроо зуулт хамгийн хүчтэй нь бол ягуар байдаг. Муурын төрлийн амьтдын ингээд юу соёог харахаар дээд доод соёо нь бол зөрдөг. За энийг бол одоо бараг үзэгчтэйгээр залхат л ярьж байгаа дөө. Одоо зарим ч ураг ууралж байгаа баг. Одоо ингээд нөгөө арслангч тэр ирвэч тэр ингээд дээд доод соёо зөрдөг байхгүй. Ингээд зөрөх өстой. Тэгжиж тэр чинь яг нөгөө зуулт хийлээ зөрлөө. Энэ завсар орсон юм чахтлаад боогоод авчихна. Гарахгүй гэсэн үг тийм. За энэ шинж тэмдэг бол бүх муурын төрлийн амьтад бий. За мөн энэ миогийн амьтад бол юу яаж байгаа юм л та. Химжээгээрээ өнгөөрөө ялгарна. А гэхдээ үндсэн ан хийх зарчим бол яг адилхан. Ерөөсөө яг л адилхан зарчмаар ангин. Гэрийн муурч тэр, зэрлэг муурч тэр, мануулч тэр, ирвэс тэр, цасны ирвэс, бар, одоо шилүүс бүгд яг л энэ зарчмаар ан хийн. За энэ миогийнхны амьтдын арьс нь бол орчиндөө маш сайн зохицсон байдаг. За тэрнээс гадна би хэлийг ярих мартаж байна. Энэ амьтдын хэл юм одоо ингээд муур зур ингээд долоолгуулж үдсэн л байх л та. Арцгар байдаг. За тэр арцгар хэл бол ерөөсөө ингээд арьснаас арьсыг явандаа ингээд олон долоогоод байвал хуулаад махыг гаргаж ирдэг. Эсвэл ясан дээр үлдсэн махыг долоож ингэж авдаг. Тэгэхээр тэр бол нэг юм одооныхоор бол нэг зүлгэрдэг юм аяг шаа зугаадаг нэг юм зүлгдэг нэг юм байдаг. Ерөнхийдөө үүрэг нь тэрнтэй адилхан гэсэн үг. За ийм зохиолгоор хэлнэ ажилладаг. За энэ ер нь бол муурын төрлийн амьтдын энэ одоо шинэ түрүүн би арьсыг нэрсэн. Амазонгийн ширэнгэд байх тэр шот бар гэж бид нар ярьдаг. Одоо ягуара гэж ярьдаг. Тэ шот барын одоо тэр толбнууд. За ер нь бол яг тэр нь бол ингээд өөрийг энэ тэр Амазонгийн ширэнгэд нуудаг. 100 кг муурыг нуухад хэцүү ээ. Гэтэл Амазонгийн ширэнгэд өөрийнхөө тэр одоо арьсныхаа тусламжтайгаар олдсондоо харагдахгүй дөхөж чаддаг гэсэн үг. Одоо маш шалгал. За арслан кари. Хоёлаа арслангийн дугаарууд дээр зөндөө суужсэн. Арслан бол саванна буюу хээрийн амьтан байгаа даа тий. Өндөр шар өвсөн дотор арслан ингээд нугдагаа гівтсэн байхад хүн олж харахад ер нь хэцүү. За тийх зарчмаар бол одоо олж болох амьтан л байгаа дөхтөгч гэдэг юм. Ингээд нөгөө орчиндөө зөгцсөн арьсны өнгөндтэй. Камуфляж маш сайн камуфляж орсоор маскировка гэдэг чинь тий. Маш сайн зөгцсөн өнгөлн далдал сайтай. За муурын төрлийн амьтдаас та бүхэн нэг зүйлийг анзаарсан байх. Гэрийн муур дээр яаж шидсэн 2 4 хөл дээр. За нохоо бол тэгдэггүй тий. Яагаад?
Энэ бол нугасны ястай нь холбоотой. Нугасны яс бол яг пүш шиг ажилладаг. Яаж шидсэн маш уяатан яг эргэл хөл дээрээ буудаг. Энэ бол бүх мийн овгийн амьтдад одоо юу яаж байгаа адилхан байна. За хумс нь бол ер нь яг ер нь бол юм байна. Одоо олзуулах амьтнаа зуурах тий барьж авлаа гэхэд зуурч авах, шалблах, урах тий тийм зорилттой. За модон давирахтай бол энэ бас хэрэг болдог. Энэ хумс нь ер нь бол ингээд одоо би ингээд шинж чанардынхаа нэг юм алхахын тулд бүтээгдсэн машин байгаа байхгүй шүд арс тий зан хараа хэл тий одоо ингээд хөлний булчин эдэр ер нь бол муурын төрлийн амьтад яадаг гэхээр аль болох амьтналуугаа дөхөж очоод маш ойрхон зан дөхчиж дайрдаг. Одоо нөө стокинг гэж англиар ярьдаг гитэх. Гитэх гэдэг бол муурнууд сурдаггүй энэ миовгийн зүгээр инстинкттэйгээр төрдөг. Бүх муурнууд гитдэг. Гэрээ муурч хулган барихтаа гитдэг, арслан ч гэсэн од сүхэр барихтаа гитдэг. Тэгэхээр энэ бол бүр инстинктив буюу бүр ингээд цаанаасаа ингээд суулгацсан. Бүр эволюцтэй. Бид нар 40 сая жилийн эволюцийг ярьж байна те. Тэгэхээр бол энэ бол үнэхээр за хамтдаа ан хийдэг голдуу арслангууд хамтдаа ан хийн. Бусад миовгийн амьтад бол ганц нэгээрээ ан хийн. За хамгийн ихний төлөөлөгч болох энэ Африкийн зэрлэг муур гэж байдаг. За энэ Африкийн зэрлэг муур нь Африкийн саванад амьдардаг. Ан хийх чадвараар бол одоо болтол биологчтой гайхуулдаг. За энд амьдардаг нэг тийм зүйлийн тагтаа байт юм байна. Голдуу маань хүн тагтаа барина л да. Тэгэхээр тагтаа бол юм байлаа. 360 хэмдэг нь баг харна. Гэхдээ яг нүдэнд ингээд яахлаар яг 30 хэмдээ бол тод хартай юм байна л да. Ингээд чанх уртгаа сайн харна. Тэнгууд хоёр хажуудлаа сайн харддаг юм байна. Тэгтээ нөгөө сонсох чадвар нь үнэхээр өндөр гэж байгаа. Тагтааны. Тий. Одоо ерөөсөө жоох юм болонгууд л сонсоод нисчдэг. Тий. Одоо ерөөсөө 300 одоо хим харж штэ тий. За тэр хараа бол яг ингээд жоохон бүдэг бадаг. Нэг эвгүй юм сонслоо шууд дэрх гэл нисдэг тий. Тэгэхээр эн чинь юу яасан сонслын хэмжсэн баг. Тэг 11 Хц-ийн давтамжтай дууг тэр дорно мэдэрдэг гэж байгаа. Энэ бол хүнээс бараг 8000-аас 80000 дахин их. Одоо юм давтамжтай. Бид нар бол тэр бараг юм сонсохгүй нэ штэ. Энэ нөхдүүд бол маш сайн сонсох нь. Тийм учраас энэ шууг агнана гэдэг бол маш амаргүй ажиллаа. Гэхдээ энэ дээр бол Африкийн зэрлэг муур бол үнэхээр сайн анчин. За энэ ямар давуу талтай амьтан бэ гэхээр уян атан чанар нь. За энэ тагтаануудыг бол агаарт байхад нь одоо юу яадаг. Одоо үсэрж бариад одоо ингээ гитэж ойрцсоор байгаад үсэрж барьдаг. Яг тэгээд яг нисхүүд нь агаард үсээд барьж аваад буудаг. За энэ чадвараар бол нэлээд одоо ангаа амжилттай байдаг. Өндөр авааг багтана. Тэгээд яг тэр муур ингээд ан хийж байгааг харахаар яг ингээд ангаа барьлаа. Эсвэл алдлаа гэж бодъё. Буцаж буухтаа дөрөв хөлөө ингэж яг тэнцүү ингэж яаж буудаг. Тэр нь болохоор нэг бие шүхэр шиг болгож байгаа гэсэн. Зөөлөн бууна гэсэн. Хүчтэй буухгүй. Дээрээс нь нөгөө нэг юм сарвуунуудны юм юу байгаа шүү дээ. Огор тогортой байгаа шүү дээ. Энэ яг нөгөө машины дугуй шиг байхгүй. Ингээ бамбалцаж буудаг. Амортизатор шиг л ерөөсөө. Ерөнхийдөө тэгж юм ажилдаг. Энэ муур бол нөгөө манайхан ярьдаг шүү дээ. Нөгөө бие жижигч бэлчээр томтой шүү гэдэг шиг тийм. Одоо хэдийгээр жижигхэн биетэй хүнд аюул учруулахгүй мэт боловч за энэ амтны бол ан хийх чадвар бол үнэхээр бас ч болохгүй муур шүү гэдгийг бол шувууч юм байна шүү дээ. Нэлээд шувууч юм уу. За томсгоод бүгдээ арслан дээр ирье. За миовгийн араатнууд дотроос сүрэг үүсгэж бүлэрээ амьдардаг цорын ганц амьтан бол арслан. За эднийг бид нар бол өмнөх дугаарууд дээр ярьсан. Ерөнхийдөө арслангийн сүрэгний 7-оос 25 арслангаас бүтэн ерөнхийдөө 1 болон 2-оос 3 за зарим тохиолдолд 5 эрэгчин. За тэгээ түүнээс олон тооны одоо 7, 8, 10, 11 ч гэдэг юм уу тийм. Эмэгчингүүд за тэгээ гүйгүүд байдаг. За ер нь том болох тусмаа л одоо том сүрэг байх тусмаа аюултай. За ер нь Африкийн араатнууд дотроос махан эзэд араатнууд дотроос арслангууд бол ер нь дээгүүр жигсэн. За тийм ч учраас саванагийн байгаль хамгаалагчд бол арслангийг бол танкийн дивиз гэж нэрлэдэг. Ерөөсөө нэг амьтан үхлээ тэнд одоо ингээл Африкч ерөөсөө тийм билээ шүү дээ. Үхэл амьдрал жижигхэн амьдрал шийдэгддэг. За нэг амьтны сэг тэнд байлаа тэр ерөөсөө удахгүй. Тэгэл нөхдүүд очил дорн иддэг. Тэгээд одоо гариг уусч гэдэг юм уу, зэрлэг нохооч гэдэг юм уу, тас шуугч гэдэг юм уу те. Нэг юмд ороод дараа нэг юм. За эднэр ингээл овоорж яхад тэнд арслан ирэх юм бол бүгд явна. Тийм учраас бол арслан бол танкийн дивиз гэж дууддаг. За тэгээд энэ сүргээр ороод ирвэл ямар ч амт цогтон. За арслангууд бол яалтчгүй саванагийн хаан л да. Арслангуудын хувьд бол ан хийж сурах нь бол мэдээж одоо амь зуух гол арга нь. Ингээ 2 настайгаас эхэлж ерөнхийдөө гүйгүүд бол ихийгээ дагаж анд суралцдаг. За ер нь бол суралцах зүйл маш их байдаг гэж байна. За задгаа тал дээр голдуу ан хийх учраас арслангийн сүрэг бол сүргээрээ ажилладаг учраас маш зохион байгуулалттай тактиктай ан хийдэг. Бусад миовгийн амьтдын ан хийх одоо юу гэдэг 7-оос 8 чинь бар бол 7 ан тутмын нэг нь амжилттай болдог. Ирвэс бол 7-оос 8 ан тутмын нэг нь амжилттай болдог бол арслангийн
4 ан тутмын нэг амжилттай ордог. Тэгэхээр Яагаад гэхээр амжилттай гэсэн үг. Яагаад тэгэхээр багаар ажилтдаг. За зарим судлаачдын хувьд бол энэ тоо 50% гэж үздэг. Амжилттай болох магадлал 2-1. Тий, ер нь бол Арслангийн зулцуг бол яг одоо ингээд зулцнууд нэг ноцлож тоглодог штэ. Тэр бол бэлтгэл гэж байгаа. Одоо ан хийх одоо ихийнхаа сүүлээр ч юм уу ингээд ихэн сүүлээ ингээд хөдөлгөөд идэг штэ. Тэнгууд ингээд гүйгүүд нь ингээд зуух гал ингээд тэр бол ингээд анхны одоо тэр анд сургаж байгаа юм одоо тоглолт гэж байгаа байхгүй. За иймэрхүү байдалтай бол ангийн ихний сургалт эхэлдэг. За ер нь тэр 90 тах барьж байгаа зураглалтаа буулсан зураглаачдыг сонь зүйл анзаарсан байдаг. Тагчи ингээд 90 тагчи ингээд олуулаа ингээд болонгоч ингээд Арслан эргэлзсэн юм байна л да. Аль нь тах, аль нь юм бол ингээд айгүй олон юм судлуудтай тэр чинь те. Гол нөгөө үүргэнд баг тэр явах та. Тэгээ ер нь өөрийг хамгаалах цохилгоон тэр л дээ. За тийм учраас Арслан бол тэр сэрүүл юу дайхтаа маш тактиктай ордог гэж байгаа. Ер нь бол Арслан хараад ах юм бол тэсэмтгий урдтай цагт 80 км хүртэл хурдыг гаргах чадна. Гэхдээ энэ хурдаа удаан хатгалж чадахгүй. Маш том биетэй булчингийн масс ихтэй амьтад учраас аль болох тэр олз болох амьтнаа өөртөө дөхүүлж агаад гинт довтлох эсвэл өөрөө аль болох дөхөж жоод гинттэй арих маягаар бол одоо тэр амьтнаа унагадаг. За ер нь бол Арсланы сүрэгт анг бол голдуу эрслэнгүүд хийн л дээ. Яг хуу том ан дээр бол 90 арслан бол орж ирдэг. Гэхдээ ер нь эрслэнгүүд голдуу анг хийн. За нэг эрслэн дунджаар нас бие хүйдсэн баг 2 хүнтэй тэнцвүүц жинтэй гэж байгаа. Тэгэхээр бол маш хүчтэй ийм амьтан байгаа. За арслантай үздэг нэлээд одоо яадаг амьтан бол нөгөө одос хөх шүү дээ. Buffalo гэж орсууд яриад байдаг. Одоо buffalo, тэгээ water buffalo гэж ярьдаг. Энэ бол их аюултай амьтан л да. Маш хурц юм туурайтай. Хурц өвөртэй. Жигтэйхэн догшин. Ааш муутай. Ийм амьтан. Зузаан арьстай. За энэ амьтныг унахын тулд энэ чинь дунджаар одос хөх чинь арсланаас 3 дахин хүнд гэдэг баг шүү. 2-оос 3 дахин хүнд гэхлээр том амьтан. Аюултай. Тэгэхээр энийг бол одоо олуулаа нийлж агаад тактиктай унах. Ямар тактик ерөөхдөө барих вэ гэхээр эхлээд бөөнөрөө зэрэг хөдлөн. Тэгээ нөө сүрэгчин паникт орж сандарна шүү дээ. Тэнгууд нь яг тэр үед нэгийг тасалж авч жагаад бөөнөрөө ноцох маягаар ерөөхдөө унгаж ингэж одос сүхрийг байр. Гişгүүлэх юм бол бас яс хугараад тэгээд бас хэцүү болно. Тэгээ арслангууд ч мөргүүл зургуулээд бас одос сүхрд мөргүүлээд алуулж байгаа, гişгүүлээд алуулж байгаа тийм тохиолдлууд байд юм байна. За зураглаасны дунд бас нэг сонирхолтой зүйл буусан арслангийн гүйгүүд шүү дээ. Тэрий чинь одос сүхрүүд чинь бас боломж гарах юм бол бас алддаг юм байна. Тэгэхээр одос сүхэр арслан бол одоо монголоор орчуулах юм бол юу гэх юм бэ нэ? Ultimate enemies гэж байгаа байхгүй. Ерөөсөө дайснаад. Ерөөсөө хоорондоо биенийг алах боломжийг бол алддаггүй. Тийм л одоо Африкийн нөгөө Big 5-ийн хоёрын шүү дээ. Big 5-ийн одоо 5 том ангийн хоёр нь байхгүй. За энэ үед яг ер нь нөгөө яг одос сүхрийг ингээд дараад бөөнөрөөр дарж унгаж жагаад яг нөгөө хоолороо ч юм уу ингээд ноцох үед яг нөгөө одоо түрүүний бидний ярьсан нөө зуулттай чинь хэрэгэл гарна л та. Яг нөгөө хүчтэй зуултаараа л одоо мөгөөр соолоог нь бяц хазах. За ерөнхийдөө дунджаар нэгэнт ингээд мөгөөр соолноос нь зуучсан бол одос сүхэр бол арслангийн зуултанд орох юм бол нэг 10-аас 13 минутын дотор амь тавьдаг гэсэн ийм одоо судалгаа гаргасан байна. За арслангийн сүрэг бол ерөнхийдөө өдрийн халуунд бол ер нь амарч, сүүдэр бараадаж, унтаж, хүчээ нөөж өнгөрөөдөг бол шөнийн харанхууг ашиглаж гөрөөлдөг. За шөнийн харанхууд бол арслантай таарах магадлал өндөртэй гэсэн. Бидний ер нь энэ Руфижиг аратан дээр ч ярьж исэн хоёлаа цаавал дандаа ер нь их тохиол дандаа шөнө байгаа даа. Нар орох, эсвэл шөнө, эсвэл дөнгөж үүр тэмтрэгдэх тэр үеэр л одоо идэвхтэй болж одоо ангаа хийдэг ийм амтан байгаа юм л да. За арслангийн нүд бол тэр битүүсэм юу вэ латин нэр нь ингээд гэр тусгангууд ингээд ойдог штэ. Ингээд цагаан хараа шар харагдаад байдаг штэ амтны нүд те. Тэр гэрлийг буцаж ойлгох чадвар маш өндөр гэж байгаа арслангийнх. Тийм учраас тас харанхууд өчүүхэн гэрэлтэй байсан ч гэсэн маш сайн харна гэсэн үг. Ер нь харах чадвар бол үнэхээр сайн өгсөн. Хүнээс бол 6 дахин харна. За арслангийн ан хийх тэр нөө гитэж очиж байгаа барьдаг гэсэн штэ. 50 м дотор ойртож чадах юм бол шанс байна гэсэн үг. Тэр чинь өөрөө хол давхиж чадахгүй булчингийн масктай учраас яг тэр богино зандал тесрэлттэй хурд нь гарна. Тэгээд тэрнээс хоошоо бол хөөж чадахгүй. Ингээд бууж өгөхөөсөр аргагүй. За 30 м-ийн дотор ойртож чадсан бол барахгүй гэж байгаа. Одоо шинэ таныг арслан агнживэл танд 30 минут дөхөж чадсан бол ер нь арслангийн талд бол юм шийдэгдчихлээ гэж ойлгож болно. Та танд 1000 Усайн Болтоос хурдангүйгээд нэмэрхүү гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ийм одоо ангийн зорилт одоо онцлогтой ийм амтан байгаа. За ер нь бол арслан бол ийм байдаг болов. За бид нар Африкийн зэрлэг муурыг ярьсан, арслан ярьсан. Одоо нөө юуруу орж байгаа шүү байна. Сервал гэдэг нэртэй аягүй сонирхолтой муур байдаг. За энийг зарим биологчд бол нөгөө одоо анаашин муур гэх юм уу. Яг юм
урд хоёр хөл нь урт байхгүй, хойд хоёр хөл нь богино. Тэгэхээр ингээд нэг анааш шиг харагддаг байна л да. Голдуу модон дээр анх хийдэг. За жижигхэн ганцаар амьдардаг мөр. Басал сүрхийн анч мөр. За энэ мөр яадаг вэ гэхээр арслангаас ялгаатай нь арслан бол хараандаа найддаг байхгүй. Хараа сайтай. За энэ мөр бол чих маш сайн ажилдаг. Сонсголоор ан гэдэг гэсэн үг. За чих нь бүр тусдаа 20 булчингаас бүтэн яг л ардаар шиг ажилдаг гэж байгаа чих нь. Ямар ч дуг хүлээж байгаа. Голдуу нөө жижигхэн биетээ мэрэгч ч юм уу эсвэл модон дээр шууг агнадаг. А тэгээд ер нь ингээд тусдаа ингээд 180 хэм биенээсээ салж ингээд чих нь хөдөлдөг. Тэгээд ерөөсөө тэнийг ямар л дуугаар нь бүгдийг сонсно гэсэн. Хэлж байхдаа ер нь ингээ хайгаа байж байгаа юм шүү дээ. Тэг ер нь ингээл явж байхдаа ингээ чих бол ер нь мөнхийн ингээ ажиллаж ингэж явж байдаг. За голдуу мэрэгч амьтдаар болон шуугаар хоолно. За ер нь бол багахан дуу гаргахад хангалттай аль бариад авдаг. За хөчрөхөг хөлийнхөө тусламжтайгаар үсэрч одоо ангаа ингэж дээрээс нь үсэрч ингэж барьж авдаг. За хөлийг нь анзааруул яг түрүүн хэлсэн ингээ нэг юм анааш шиг сонио харагддаг учраас нутгийнхан бол анааш муур гэж нэрлэдэг. Энэ муурын ан хийх оролдлогын 60% нь амжилттай төгсдөг. Тэгэхээр үзүүлэлт айгүй сайн гэсэн. Арслангаас өндөр гэсэн үг тийм. За энэ нь бол өөрийг нь бол ямар мундаг анчин болохыг бол тодорхой хэлээд өгнө. Голдуу модон дотор эсвэл ширэнгэн ойд амьдардаг. Модонд бол маш сайн амьдарна. Авирна. Дээрээс нь модноос модны хооронд маш сайн дүүлэн. Тэгээ бүр ингээд яг ингээд модны мөчрийн доор явж байгаа буцаж дээр гарч байгаа. Айгүй ингээд уян юм бэл ерөөсөө ингээд маш хурдан ингээд уян гэж хөдөлдөг учраас үүдийн одоо модон дээр байдаг шуу бол одоо эдрээс сервал муураас бол амьд үтэн гэдэг ойл найдвар бол байхгүй. Нэгэн л модор авираа гарсан бол тэгэл одоо ангахаа дэгдэх хийж байдаг юм. Тэрийн бүгдийг нь одоо барьж идэх юм. Гол ам бол шингэд байгаа шувуу тэгээд самбагч тэр явж байгаа тийм. Ерөнхийдөө голдуу өөрөө эн чинь жижигхэн биетэй муур учраас голдуу жижиг мэрэгчдэр хоолно. Уулган ч юм уу, зурм ч юм уу, эсвэл одоо модон дээр шуу ч юм уу, хэрэв ч юм уу тийм амьтар бол нэлээд хоолдог. Бид нэр сая ингээд 3 миагийн төлөөлөлтөд ярьлаа. Одоо тухайн ярьлаа шүү дээ тийм. Арслан байна. Сервал муур, зэрлэг муур гэх тээ. За одоо дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд очоод Амазон ширэнгэнд байх дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн том мийн муурын овгийн амтан. За мөн нийт мийн овгийн амтд дотоос жингээрээ 3-т ордог. Арслан бар болон арслангийн дараа ордог. Одоо шот бар гэж манай монголчууд нэрлэдэг. Ягуар гэдэг ийм амтан байгаа. За энд бол Амазонгийн ширэнгийн хаан гэж үздэг. За нэг л өрсөлдөгчтэй энэ амтан бол. Энэ бол анаконда. Амраг муугаа анаконда л одоо энэ амтныг барьж идэнэ. За бусдаар бол энэ амтнд өрсөлдөгч байхгүй. За ер нь бол юулур бол юуруу дайрна. За тэр пекари гэдэг нэртэй тийм гахаа тэнд нэлээд амьдэрдэг билээ. Голдуу тэрийг барьж иддэг. А тэгээд нөгөө яг л төрүүний амьтдынхаа зарчмаар ингэж аль болох ойрхон дөхөж ойрхон байх тусмаас сайн. Дөхөж ингэж очиж одоо үсэрч ангаа барьж авдаг. А тэгээд нөгөө бусад муурын овгийн амьтдаас ялгаатай хурц хүчрхэг ирүүн бол ер нь одоо яг ингэ нэг амьтдын мийн овгийн амьтдын хазалтын хүчийг PSI буюу per square inch гэж хэмждэг юм байна. Арслангийнх бол 680 ч үлээ 700 ч үлээ тийм байдаг. Барынх бол 1200 ч үлээ 1500 ч үлээ байдаг бол ягуарынх 2000 PSI буюу хазалтын хүчээс арслангаас 3 дахин барнаас 2 дахин шах хүчтэй. Гэтэ биеэр бол жижиг шүү. Биеэр жижиг. А тэгтээ нэг pound for pound гэж ярьдаг л та англиар бол ингээд нөгөө яг биеийнхээ жинтэй харьцуулахад зуултын хүч нь өндөр байхгүй. Тийм учраас яст мэлхийний хуйгийг бяцаацдаг. Матар ус руу ороод гүмбэр матар дээр барай гаргаад ирдэг те. Ингээд эндээс нь гавлаас нь зугаад гаргаад ирдэг. Тэгээд иддэг ийм амтан байгаа 100 кг жинтэй. Иргэчин арай том. За ягуара гэх энэ одоо амтан нэрний хувьд бол яг орон нутгийн данчууд энэ дээр орчуулах юм бол нэг тийм үл үзэгдэх чухал. Нууцлаг үхэл гэдэг ийм нэртэй. За нэгэн тал одоо олцсондоо ойртсон бол одоо баркууд нь хийж авал барайл одоо яадаг иддэг. За хазалтын хүчээр бол нэлээд өндөр юм амтан байгаа. За энэ бол одоо юуны ширэнгийн Амазонгийн ширэнгийн хаа. За энд бас нэг байдаг нэг муурын төрлийн амтан байдаг. Тэр маргай гэдэг нэртэй муур байна. Маргай муур бол ширэнгөө бас нэг сүрхий анчин. Амьдралынхаа ихэнх хэсгийг бол ер нь модны мөчр дээр өнгөрөөдөг. Шөнийн цагаар гөрөөлдөг. Ихэнх амьтад бол шөнө унтаж байдаг бол маргай бол эд ангаа хийж байдаг. Тэр модон дээр байгаа амьтад бол 50 унтаж болохгүй гэсэн үг те. Энэ гараал ил барина л гэсэн үг. Модон дээр анг бол сайн хийн. Маш сайн урддаг учраас ер нь бол мод руу гараад нуугддаг амьтдын хувьд бол нэлээд муу мэт байгаа. За хөлн ийм яг юм бамбалзуур шиг ажилтдаг гэж байгаа. Дөрөв сарвуу доод хэсэг ингээ бамбалзуур шиг ажилладаг. Энэ бол нөгөө мөчрдийг үргэшгэж явахад
одоо илүү дуу түлхэж болох юм чимээ биш. түлхэж болохоос гадна дуу чимээ гардаггүй юм билээ. За тавхаа нь маш уян атан 180 градусан гэж иргэн. За ер нь бол ийм тавхааныг уян атан учраас нэг хөлөөрөө ч хамаагүй гэж мөчнөөс зүгдэж чаддаг гэж байгаа байхгүй. Тийм уян одоо ийм тавхаатай. Ерөнхийдөө ингээд энэ амьтдыг ингээд хараад хахад орчиндоо маш сайн зогцсон байгаа байхгүй. Тэр анатом бол тий биеийн тэрхий бол за маргай муурын сүүл нь биеийн уртныхаа нэг 70% тэнцэнэ. Яг л модноос модны хооронд дүүлдэг учраас сүүл бол тэнцвэржүүлэгч үүргийг гүйцэтгэдэг гэсэн. Маш сайн одоо counter balance гэж ярьдаг шүү дээ. Тэнцвэржүүлэгч үүрэг ус. Ер нь Ми овгийн амьтдыг ингээ хараад хахад сүүл нь бол аюу идэвхтэй байдаг шүү дээ. Энэ бол нөгөө тэнцвэржүүлэгч үүргийг маш сайн гүйцэтгэдэг. За ер нь бол бусад Ми овгийн амьтдтай харьцуулахад энэ маргай гэдэг энэ муур бол тэнцвэр хамгийн сайтай амьтан гэж тооцогддог. Сүүл томтой. За модноос буухтаа толгой эсгэрээ буюу урд хөлөөр яг л хэрэмшиг буудаг. Яг ингэж буудаг. Одоо 4 хөлөөрөө гэхээс илүү 2 хөлөөрөө ингээд маш чадвараа буудаг. За шөнийн харанхууд сонсох эрхтэн маш сайн хөгжснөөс гадна хараа сайтай. За сахал нь бол мэдрэмтгий. За тэгээд ан хийхт нь бол нэмэр болдог. За нэг биологчийн ярьснаар бол бүр хөмсгөн хүртэл мэдрэмтгий гэж тийм сонирхолтой дүгнэлтийг гаргасан байдаг. За ер нь бол барьсан амьтаа одоо хөдөлж байгаа эсхийг ингээд сахлаараа мэдэрдэг. Тэгээд одоо ингээд тэгж байгаа нөгөөдгөнд амьсгал хураанчтай амьсгалаа болон тэнгууд нь сахлаараа мэдрээд за тэгэхэд бол идэх ажилдаа. Бас нөгөө уртуудыг юу бас юу гэж болох юм те ингээд шувуу барихад жишээлх юм бол ойролцоо амаа аваач ер нь сахлаараа мэдрээд за энэ ингээд илүү шууд 100-д илүү тохиромжтой. Яг сахал бол зөвхөн тэр мэдрэх үргийг л гүйцэтгэж байгаа юм л та. Зөвхөн ингээд нэг одоо ингээд ноцолдож байгаа шүү дээ тэр чинь тэгж байгаа за ингээд эсэргүүцэл багасч чинь те амьтан бол амт тавьж шүү гэдгийг бол за одоо ингээд идэх. За ерөнхийдөө алсныхаа дараа идэх процесс бол эхэлдэг. Гэхдээ бүр өлссөн бол арслан марсан бол шууд амьдаарлах хэрэгтэй юм билээ. Тэгээд бод зэрлэг гахаа махаг бол ойлуулж байгаа л гэдэг юм билээ. Тэгээд тэр Африкийн саван руу бүгдээрээ буцаад очие. Энд байх нэг маш сонирхолтой нэг амьтан байдаг. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн хуурай газар дээр хамгийн хурдан амьтан. За мөн Ми овгийн амьтад дотор хамгийн хурдан амьтан. Чита гэж ярьдаг. За гепард гэж орсууд бол яриад байгаа шүү. Испани латин хэлээр бол гепардо гэж яриад байгаа шүү. За манай монгол хэл дээр бол үчимбэр гэж буудаг. Гэхдээ улаан бар гэж бас улаан ирвэсч гэж бас монголчууд нэрлэдэг. За энэ амьтны талаар бол Акимушкин өөрийнхөө за байгалийн сони хачин шиг санагдаж байна. Ирэх хүнд үстэй би бас жоохон андуурч магадгүй. Энэ 2 ном байгаа шүү дээ. Тэрний нэгэн дээр энэ улаан ирвэс гэд биччихсэн. Нэг тийм биеийн байдлыг харахад бус муунаас арай өөр. Одоо ингээд бид нар бус муурын төрлийн амьтдыг харахад юу яригдаад байгаа байхгүй ингээд нэг юм гитэж очдог те. Тэгээд нэм хүчний те гинтийн довтлогоо гэдэг жин ихтэй булчингийн масктэй гэж яриад байгаа бол одоо тэр маргай ингээд сервал гэдэг муурч эдгээр жижигхэн ч гэсэн барьж байгаа амьтад дотор бол тэр чинь том байгаа байхгүй одоо шувуу муундэр бол чинь хүчрхээ хатан гэж тооцдог байхгүй. Гэтэл энэ үчимбэр гэдэг амьтан бол хүчний амьтан биш. Бяр танкийн амьтан биш. Энэ бол ерөөсөө хурдан төлөв бүтээгдсэн амьтан. Машинаар бол нэг Феррари юм аа. За ер нь тийм. Яг хурдан зогцсон. Бусад Ми овгийн амьтад хумсаа нуудаг штэ. Бид нар бол муур хумсаа нуудаг гэж ярьдагснаа тулааны үед ч юм уу ингээ гаргаж ирдэг те. Өчмөр хумсаа нуудаггүй. Тэр нь яаж ажилладаг вэ нөө гүйлтийн үед нөө хөнгөн атлетикийн тамирчдын нэг юм гутал нэг юм доороо хадаастай байдаг штэ. Одоо би хөлбөмбөг шипийн энэ тийм ер нь тиймэрхүү. Тэгэхээр гүйлтийн тамирчид бас тийм байдаг юм билэ. Яг одоо намайг тэр урд сурж байхдаа манай өрөөний залуу гүйлт хэрэгчилдэг залуу байсан л да. Тэр бол ингээ гутлын хахаар хадаастай. Тэр бол энэ газараас зуурч яг гүүх үед газараас маш зуурч гэж хүч авахд хэрэгтэй юм байна л да. Өчмөрийн хүмсэг тэгж ажилладаг. Тэгээ одоо энэ онгоц бүтээсэн, машин бүтээсэн юг харахаар яг амьтдын энэ чаднуудыг амар ашигласан юм шиг харагдаад байдаг байхгүй тий. Тэгэхээр энэ бас санаа авсан байж магадгүй. За энэ бол нохоотой илүү төстэй гэж биологчд гаргаж ирсэн байдаг. За эмэгч нь болохоор нэлийн тийм бөглүү газар 1-5 зулцох төрүүлнэ. За энэ зулцгнуудын үед бол эхний 8 сар бол хамгийн хүнд сар. Зулгнуудын тал нь өхнө. Яагаад өхөх вэ гэхээр нөгөө Африкийн саваннад чи хоол тэжээлийн төлөө хөрсөлтөн ширв. Тийм учраас энэ хүчний биш хурдны амьтан болохоор хүч багтаа гэсэн. Тэгэхээр энэ бусад амьтдад дандаа дээрлгүүлдэг гэсэн. Одоо жишээ нь ирвэсч гэдэг юм уу, гариг усч гэдэг юм уу, зэрлэг нохооч гэдэг юм, арслан ч гэдэг юм уу те. Энэ хүчний амьтад чинь аль болох л нөгөө бие биенийхээ зулцгийг ална штэ. Эднээс нөгөө хоол тэжээлийн хөрсөлтөн ч амар. Тийм учраас өчмөрийн 5 зулцэг байлаа гэхэд 2 нь насмын төрүүл их юм. За зарим тохиолдолд нэг л үлдэн те. Тэгэхээр нөгөө бусад амьтдын золиос одоо алуулдаг ийм зүйл байдаг. Одоо яг ингээд тулдгүй юм биш тийм юм. Тулж чадахгүй, дийлэхгүй. Яг гэвэл энэ бол хүчний амьтан биш байхгүй. Би ингээд зүгтгал хэрэгтэй юм. Одоо тийм бичлэг зөндөө байдаг шүү дээ. Яг нөгөө унтж яхад нь арслан гитэж очисоор байгаа алчж байгаа байхгүй. Одоо өчмбрийг
Тэг нөөдөн зүхтэж амжихгүй алуулчихж байгаа байхгүй. Гол зэвсэг нь хурд штэ. Нэг хурдаа аваад зүхтах бол гүцэхгүй л дээ харсан. Тэгтээ ингээд аль болох нөө ан хийх харахаараа гिच чодж байгаа даалж байгаа байхгүй. Энэ арслан Африкийн саванад байгаа арслан, ирвэс, цөөвөр чон одоо гаригуус те эдгээр бол боломжтой гарвал нэгнийгээ нухна. Яагаад гэвэл энэ бол хоол тэжээлийн төлөөх өрсөлдөө. Одоо тэгээд дарслан хамаагүй босод одоо муурын явгын аратнуудыг тэгэл хамаагүй боломжтой гарвал бүгдийг юу ч хамаагүй зулцаг муулцаг ерөөсөө эдгээр ч гэсэн өөртөө яг тийм. Ерөөсөө л ингээл хідэн би яг л энэ чинь нэг хоол тэжээлийн төлөөх өрсөлдөө асар их учраас би энийг ингэж хайр найруу алдаг байхгүй. Тийм учраас энэ тий өчмбөрийн одоо зулцгнууд бол тэгэхээр нэг нас хүрэлгүйгээр ихэнх нь ер нь бусдын гарт өгдөг. За энэ өчмбөр бол гэхдээ дээд зэргийн хурдтай юм гайхамшигтай амт. Африкийн саванагийн бас нэг цуутай алуурчин. За мийн овгийн амтууд дотроос хамгийн хурдан. За энд нэг онцлог энэ амтны одоо ингээ биеийн бүтцийг харъя л да ингээд. За ингээд мэдээж энэ амтны дээд хурд бол 112 км/цаг. 112 км/цагийн хурдыг гаргадаг. Гэхдээ энэ хурдыг 300 м дотор л гаргаж чадна. Энээс илүү явах юм бол тархин гэмтэн. Яг бол би амар ачаалттай ажиллана гэсэн үг. Тийм учраас өчмбөрийн үед бусад мийн овгийн амьтдтай адилхан олж болох амьтдлага аль болох дөхөх гэсэн. бас л гитдэг. Хэдийгээр маш хурдтай амьтан хурдан чухал боловч гитэх процесс бас яг адилхан чухал. Тийм учраас энэ амьтын ингээд аль болох дөхдөг. За энэ амьтны барьж идэх дуртай нэг амьтан байгаа. Тэр газель буюу гөрөөс байгаа. Томсны. Хоёр дахь хурдан амьтан хуурай газрын. 80 км 85 км/цаг хүртэл хурдтай. Газель тийм. Тэгээ тэр чинь нөгөө барьдаг амьтан хурдан учраас өөрөө хурдан байхгүй болохгүй шүү дээ, тий. За тэр хоёрыг хөөслөний түүх их сонирхолтой. Өчмбөр айл болох ойртно. Тийм ээ? Айл болох ойртж очиж араас нь хүн нөгөөх нь бол ингэ зүхтс. Гэхдээ тэр гөрөөсөн зүхтж байгаа аргыг харах юм бол яг эргэлт айгу хурдан эргэдэг юм байна. Зигзаг. Тийм зигзаг хийхдээ айгу хурдан. Тэгэхээр нөгөө айгу хурдтай явж байгаа араас нь явж байгаа юм чинь ингэ тэнцвэр алдсан юм байна л да. Тэгэхээр яг нөгөө эргэлтэн дээр ингэ зайгаа авдаг. Дайс шулуун гүүхээр нөгөөх нь гүйцэтгэх гэдэг. Тэнгууд дахиад эргэдэг байхгүй. Тэгэхээр ингэж тэгээ нөө 300 м-ээс тэр чинь ингээл гарах гэдэг шүү дээ. Тэгэл амхандаа тэгж л ингээ хойд хэдэг гэж эргэлдээ зүхтаж чадах юм бол өчмбөр угаасаа нөгөө бие насар их ачаалттай байгаа учраас ядраад ингээ зогсдог. Тэр хооронд л өчмбөр тэр амтныг барих хэрэгтэй байхгүй. Тэгээ 300 м дотор тий. За энэ процесс энэ одоо олзуулах амтан бол агнж байгаа амт хоёрын өрсөлдөөн бол ер нь Африкийн саванагийн бас маш чухал өрсөлдөөнүүд юм. Нэг гэж тооцох. Тэр яг эргээд яг үсрэж байгаа нь бол маш мэдрэмжтэй юм байл шүү дээ. Яг ингээд тулах гал ирэнгүүд л тас гээл. Огцом иргал огцом те. Яг мэдэрдэг байх л та ард нь. Тэн дээр чинь нэрвсэн шарваар л те. Гэхдээ энэ дээр өчмбөрийн сүүл чинь тэнцвэржүүлэгч үүрэг гүйцэтгэдэг. Яг би ийшээ шидэглэхэд сүүл ийшээ гарч ирдэг байхгүй. Тэгж нөө counter balance гэж ярьдаг шүү дээ. Тэнцвэржүүлээд буцаад ингээд замдаа ордог ч юм уу те. Ийм маягаар бол ингээд. Тэгээд яг хөөж жагаад энэ дээр өчмбөрийн аюул харж ах тийм билээ. Хойд хоёр хөлийн цогт юм бэл. Ерөөс ингээд яг одоо энэ шагаа хэсэгт нь ч юм уу цогтөг. Тэгэл тэнцвэр алдаж тэр хурдтай амтан чинь тэнгуут нь л одоо барьж аваад ташаад умгаач байгаа юм л. Тэгээд тэгтээ юу юм бэлээ. Энэ амтан бол за өчмбөрийн ингээд анатомик харахаар за ингээ ангаа хөөж байгаа харахаар ингээд одоо хүчтэй зуулт байхгүй. Ер нь бол хэцүү. Хүчний амтан бол биш. Хурдны амтан байхгүй. Цээж нь том. Одоо ингээ анзаарах юм бол цээж хэсэг нь том, хойд хөл нь урд хөлөөсөө урт. Тэгэхээр энэ амтан бол яг гүүхэд зориулгатай. Цээж ягаад том байна гэхээр зүрх том, уушиг том. Тэр давхиж явах процесс дотор амьсгалж одоо нөгөө цуснаа хүчил төрөгч хангалттай авах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас зүрхний цохилт яг ангаа хөөж байгаа тохиолдолд 60-аас 125 болж нэмэгддэг. Маш хурдан цохилж байгаа гэсэн үг те цус. Хүний зүрхч одоо энгиндээ нэг ойролцоогоор 70 80 хавцаа байдаг штэ тий. Тэгэхэд бол асар ачаалттай бид нар бие ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яг тэр богино хугацаанд ангаа хөөж барихгүй болвол бие хитрхийг халаад ачааллаад шууд тарих гэмтдэг гэж байна. Тийм учраас зогсдог. Хөөхөө болоо зогсдог. Тэгээд дахиад хүч нөөж байгаа дахиад хөөдөг ч юм уу те. Ер нь бол ийм зохилгоор ан хийдэг. Тэр нэг юм өчмрийг харах юм бол ингээд нэг юм нүднийхэн доор юм хар юм одоо юм нулимсны зам шиг юм зам байгаа тий. Одоо нулимс. Тэр нь бол нэг одоо нарны хурц гэрлээс бас нүдийг хамгаалдаг гэж байна. Яг ан хийж явах үед, хөөж явах үед хамгаалдаг. За ер нь бол тэгэхээр нөгөө тийм судалтай болохоор нарнаас үл хамааран нарны тэр одоо хурц гэрлээс үл хамааран маш сайн одоо олж болох амтнаа бол хөөж явахдаа харж чаддаг. Ер нь бол нүд нь бол яг л дуран шиг ажилтдаг гэж байгаа байхгүй. Өчмбөрийн хувьд бол ерөөсөө зайг бол маш оновчтой тооцож чаддаг. Тэгээд яг давхиж байгаа процессыг харах юм бол одоо ингээд 50% нь ерөөсөө 4 мөчн дөрвөлээ агаагдчихдаг. Маш хурдан ингэж солигдож явдаг.
За ер нь бол ийм одоо онцлогтой ийм амьтан байгаа. За ер нь бол сүүлийн урт бол нэг биеийн уртын нэг 60% тэнцдэг. Тэгэхээр маш сайн юм тэнцвэржүүлэгчийн үргийг бол гүйцэтгэж чаддаг. Ер нь бол нуугсан ч гэсэн яг ингээд нэг юм урт пүрш шиг ажилт юм билээ. Ерөөсөө ингээд сунаал. Одоо нэг юм бидний нэг юм тоглоом бидсний пауэр нэг юм ингээд татаал ингээд яг тэрэн шиг ингээд ерөөсөө дөрвөн мөч дотгошоо нугас дагаж хумигдана. Тэллээ дагаж тэлнэ. Ерөөсөө яг энэ процессор л нугас ажилтдаг. Ерөнхийдөө л хурдны юм гайхамшигтай юм амтай. Ер нь бол ангийнх нэг 50% амжилттай болдгоо гэсэн ийм сонирхолтой тоог бол биологчд гаргасан байдаг. За тэгээд мэдээж ан амжилтгүй болох юм бол дахиад бүх нөгөө нэг тэгээсээ л эхлэн шүү дээ гэдэг шиг. Дахиад гитэн нөгөө сүлэн тогтхыг хүлээн бүх зүйл тэгж. Залхиныхаа хаана гарах ууч гэдэг юм. За ер нь бол ангаа унгасныхаа дараа яг адилхан 50 м дотор орж чадах юм бол ер нь өчмөрийн талд юм шийдэгдэх магадлал өндөртэй болчихно гэсэн үг тийм. Тэгэхээр яг нөгөө ангаа барьсныхаа дараа ингээд нөгөө аймаг гэж амьсгалаа маш хурдан ингэж амьсгалсан. 100 хэвээр мөртлөө хамар айгу том байхгүй. Тэгэхээр нөгөө 100 хэвээр мөртлөө маш хурдан амьсгалж амьсгалаа дарж хүчил төрөж байгаа цусанд айгу хурдан шингээх хэрэгтэй. За ингээд маш хурдан идэхгүй бол нөгөө танкуд байгаа шүү дээ тийм. Нүхэнд гарч дээрлэхэд байгаа шүү дээ. Тэгэхээр өчмөр бол алсан юугаал маш хурдан ирдэг. Дээрээс нь бас нэг анзаарчихсан юм ээж өчмөр нь болохоор ингээд янзах ч юм уу барихаараа зузгнуудаа авчираад өгчдөг амьдаар нь. Тэгээд тэр нь болохоор тэр янзгнуудыг хөөж барьж ингэж тоглож одоо ан хийх тэр сургууль тэгээд шлэг сургуульд болж идэг ийм одоо сонирхолтой зохиолгоотой ийм амьтан баг. За саванагийн бас нэг сонирхолтой төлөөлөл байдаг нь ирвэс шүү дээ тийм. Нөгөө леопард тийм. За энэ дээр нэг ийм сонирхолтой судалгаа гаргасан байна. Ирвэсний хойтлын сүүл ийм цагаан өнгөтэй юм байна л да. Тэгээ сүүлээ ингээ өргөцсөн явжвал би ан хийгээгүй шүү гэдэг дохоо ингэнэ. Тэрийг ч одоо бусдын ч мэддэг. Тэгэхээр одоо 50 ингээд идэж штэд явждаг. За өдрийн халуунд бол ан хийхгүй. Тий. Өдрийн халуунд ан хийхгүй. Голдуу шүн сэрүү орсон үед одоо модноосоо бууж ан хийдэг. За ер нь бол ирвэс бол модон дээр ингээд амьдэрдэг. За модон дээр байрлаж хагаад олз болох амьтнаа холоос хараад за ингээд буугаад андаа. За ирвэс бол яг ягуар арслан гэдэг шиг гүчмбэр шиг биш. Бас л ойртно. Маш сайн дөхөж хагаад гинтийн давталгаанаар олз болох амьтан руу дайраад хүзүүнээс нь зугаад амийн таслах маягаар иддэг. За тэгээд энэ амьтны бас нэг давуу тал нь болохоор маш сайн юм чэйзний болчонтой учраас өөртөөгөө их тэнцүү хэмжээний барагшгүй тийм олзыг бол зугаад мод руу авирдаг. Модон дээр авираад 50 олно. Яг тэгэхээр нөгөө цөөврүүд чинь энэ төр мод руу авирч чадахгүй шүү дээ. Арслан бол араас нь авираа гарчтай юм шиг. Гэхдээ арслан чих тийм ирвсийг бол жоохон болох юм бэлээ. Тэр ирвс бол маш сайн ингээд модонд авирдаг. Тэгээд ер нь өөрийнхөө олцыг бол тэндээ нууж одоо зооглоод тэгээд дараа нь ингээд газарт бууж ирдэг. За ер нь бол юу юм л да. Хүч чадал, уян хатан, нууцлаг байдал зэрэг нь ирвсийг жинхэнэ төгс алуурчин болгосон гэж номд бичсэн байна. Хэрвээ одоо хүн чинь нэг юм төгс цэргийн нэг айгүй сайн цэрэгтэй болно гэсэн улсын мөрөөдөл байдаг штэ. Одоо ингээл айгүй тийм байлдах чадвар өндөртэй, тийм амар одоо тийм алуурчтай лилдий гэж бодох юм бол ерөөсөө биологч тэгж дээ. Ирвсийг л анзаар. Ирвс шиг л байх хэрэгтэй гэж чимээгүй, нууцлаг, гинтийн бас аимшигтай тийм ээ. Тийм байх хэрэгтэй гэж үздэг. За Африкийн ирвсний үед ийм баг бол одоо Аз төв рүү орж ирээд Аз төв нэг Мин овгийн амьтдаа. Мин овгийнхэн дотроос хамгийн том нь бол бар, тийм үү? Ялангуяа Сибирийн бар. Хүнд жинтэй энэ муурын төрлийн амьтан. Ерөөсөө л энэ амьтан бол хүчний амьтан. За яг уу Сибирийн бар бол бидэж Бенгалийн бараасаа илүү том. Бенгалийн бар бол арай жижиг. Нөгөө Сибирийн гэж амуур мөрний бар. Яг Сибирийн барч гэж нэг гарч ирдэг, амуурын барч гэж нэг гарч ирдэг, ус суурын барч гэж гарч ирдэг. Ерөнхийдөө нэг л барыг л хэлээд байгаа юм л да. За насбыг үтсэн 90 бар бол 10 м хүртэл үсгэх чадвартай. За Бенгалийн бар нэг 250 орчим кг жинтэй байдаг бол Сибирийн бар бол 320-оос 350 кг хүрдэг. За тэгэл яг л арслантайгаа адилхан, бусад мин овгийнхтайгаа адилхан хүчрхэг соёо, хүчрхэг сарвуу, хурц соёо, хурц сумс бол энэ амьтныг бол Аз тивийн хамгийн аюултай аратан болгосон байна. За барын судал, цоохор ирвсний толбнууд, шот барын толбнууд, өчмбөрийн толб, за анаашны тэр толб, ирээн тахийн судал
эдгээр бол яг хүний хурууны хэсэг дахин давтагдчихгүй. Энийг бол биологчд олж анзаарсан байна. За барын ан хийх бие физиологи бол ан хийхэд төгс зогтсон, сүргэлдэггүй, ганцаараа олдоо амьдардаг, шөнийн цагаар ан хийдэг. За ихэвчлэн одоо өөрийн хүч, гинтийн давталгааныг ашиглаж бол өөрийн олж болох амьтнаа унаана. За энэ ялангуяа тэр Бенгалийн барын юунд бол тэр ойн сарамгчныг бол нэлээд барьдаг. За энэ хурдтай амьтныг барихын тулд мэдээж бар өөр шалангаа байх хэрэгтэй. За эндээ зогтсон. За тэгээд нөгөө маш том биетэй амьтан учраас хурдаар биш харин гиндүүлэн довтлох маягаар барьдаг. Тийм учраас нөгөө ширэнгэн ойд ч юм уу эсвэл Сибирийн ойд ингээд барын тэр ирээн алаг ирээн тэр зүс бол ингээд модны цаагуур орох нуугдахад нь бол маш сайн зогтсон. Тийм ба. Гэхдээ Бенгалийн барын судлыг харах юм бол арай бараан байт юм билээ. Сибирийн барын судлыг харах юм бол арай цайвар өнгөтэй. Ялгаатай байт юм билээ дотроо. За Сибирийн барны хувьд бол олцондоо маш айж ухнаар дөхөж очино. За тэгээд хангалттай ойртож чадсан гэж үзэх юм бол шууд л дайрна. Тэгээд маш хүчтэй хазалттай учраас олз болох амьтан бол тэд орол амь тавина. За ингээд ер нь бол процесс бол тэгээд дуусна. За барын соёог бол тооцсон байлаа. Хүнийхээс нэг хүн чинь бас соёотой шүү дээ. Хүнийхээс нэг 10-аас 13 дахин урт. Ийм. Тэгэхээр нэлээд урттэй том соёотой. За тэгээд нэг суултан дээрээ өөрийн жингийн 6 авасны нэгтэй тэнцвүүц махыг эдсэн тохиолдлыг бол биологчд бүртгэж авсан байдаг. 100 мг бол нэг 50 г мах идчих юм биш үү? Тий, ер нь бол нэг тийм тэр 10 хэдэн цаг зарцуулсан гэж байгаа юм л та. За тэгээд нэг ан хийгээд бариад ингээд идсэн бол дахиад 4-5 хоног ан хийдгүү ингээд. Тэгэл одоо тэгэл энерги нөгөөл тэгэл дараагийнхаа анд бол тэгэл гарах нь тийм үү. За бар бол ер нь маш сайн. Энэ бүхэл төрлийн бар бол маш сайн ажил гэж байгаа. За энд каракул гэж нэрлэдэг сонирхолтой амьтны талаар би бас олж уншсан л та. Энэ бол хар чигт гэдэг утгатай ийм амьтан байгаа. Цөлд амьдардаг. Энэ муур нь бол маш хурдан авхаалцтай довтолдог. За тэр бортуулаг агнажаага дүрс бичлэгтэй буулгасан хүмүүс бол нэлээд байдаг. Тэгээд ер нь бол доогуур нисэж байгаа шууг үсэрч агаарт нь шүүрч барьдаг. Газар байгаа шуудыг харж байгаад гиндүүлэн довтолж барьдаг ийм амьтан байгаа. За эрт цагт бол Иранд түгээмэл байсан. За мөн энэтхэгт байсан. За энэ чадрыг ашиглаж Иранчууд персүүд гэсэн үг шүү дээ. Үнэг гөрөөс гургуул зэрэг амьтдыг агнуулдаг гэсэн баг. Одоо нэг ус ан хийлгдэг гэсэн. За бүх Африк, Азиар түгээмэл тархдаг энэ амьтан бол харамсалтай нь одоо бол улаан номонд орсон. Хамгаалах шаардлагатай гэдэг ангилалд орсон баг. Ер нь бол говь цүл газар таардаг, саваннад таардаг, тал хээрт таардаг ийм сонирхолтой амьтан баг. За ер нь бол усгүй газар маш сайн зохицсон амьтан гэж ойлгож болно. Ус уухгүйгээр маш удаан явж чаддаг. За идж байгаа амьтныхаа биеийн шингэнээс өөрийнхөө шингэнийг одоо шингэнийхээ хэрэгцээг нөхөж авдаг. Тийм учраас ус уухгүйгээр удаан явж чаддаг. Голдуу бол яг мэрэгчсэд шувуу, за жижиг гөрөөс, гөрвөл ч юм уу те. За өндгөө дарж байгаа шуу муу гэдэг ерөнхийдөө манай хүн ч дайрахгүй юм байхгүй л дээ. Дайрна гэсэн юм руугаа дайрна. Хөл нь урт. Гэхдээ яг л бусад мие овгийн амьттай адилхан ойрын зайд л одоо тэр хурд гарна. Холын зайд бол хөөх тийм авч боломж байхгүй. Тийм учраас яг л бусад муурны адилаар олж болох амьтан руу аль болох гитж дөхөж ойртох хэрэгтэй. За 5 м орчим хол үсэрч чаддаг учраас гинт одоо тэр барих гэж байгаа амьтан руу үсэрч ордог. За ер нь бол маш сайн үсэрдэг гэж үздэг. Яг чинь биений хурд нь 80 см шүү дээ. Тэгэхээр 5 м үсэрж ийн гэдэг бол энэ бол онцгой чадвар гэж байгаа. Тийм маш сайн үсэрдэг юм амьтан байгаа. Ер нь бол маш ховор тохиолдол мод руу гарна. Нэг зулцгааны хувьд бол нэг 1-4 зулцга төрүүлнэ. За тэгээд 3 сарын турш цүүгээрээ тижээж агаад улмаар бол одоо яадаг. Сүүлний хувьд бол богинохон сүултэй. Тэгтээ шилүүснийхээс арай урт гэж байгаа. Ер нь бол тоон толгой нэлээд цөөрч байгаа. Илүү одоо нөгөө дайсан амьтан гэхээс илүү хүний үйл ажиллагаатай холбоотойгоор одоо юу яаж байгаа гэж үздэг юм байлээ. За энэ дээр бол бид нөгөө цасны ирүүсийг бас ярих хэрэгтэй баг тийм. Ер нь бол яг дэлхийд дээр ингэдэм байлээ. Нийтдээ мийн овгийнхан гэдэг байгаа энэ амьтад нийтдээ 69 овгийн 69 зүйлийн зэрлэг юм мийн овгийн амьтад байна гэж бодлоо. Тэнцэл мануул зануул бүгд орно шүү дээ. Тий Palace гэдэг чинь Wolverine. За энэ дотроос бол яг бид нар арслан бар ирүүс гэл ингээл аюу ярина. Ерөнхийдөө бол ингэдэм байлээ. 25 кг-аас дээш жинтэй бол том муурт ордог юм байна. 25-аас доош бол жижиг муурт ордог юм байна. Тэгэхээр ихэнх мийн овгийн амьтад бол дандаа 25-аас доош килограмм жинтэй байгаа юм л та. За тэр барсын төрөл гэдэг нь бол ирүүс шилүүс мануул эдэр гэдэг ордог. За энэ цасны ирүүс бол нэг Монголыг оролцуулаад за яг ер нь бол нутгалдаг газар бол Хималай нуруу, Памирийн нуруу, Алтай нуруу,
тэнгэр уулч гэдэг юм уу те. Ийм уул амьд нийт нэг 12-оос 13 улсад одоо байна гэж үзээд. Манайд ихтэй дийлийнх нь. Үгүй хамгийн их байсан Хятад байсан. Хятад байсан Милан орнд. Одоо төвдөл гэсэн үг л те. Тэгээ манайх бол тоогоороо бараг хоёрт нь орж ирсэн үү. Бас нэлээд дээгүүр орд юм байлээ. Ер нь гол барьдаг ан бол мэдээж аргалуулсан янгар. Гэхдээ яг жижиг шувуу мэрэгч гэл хооллол л доо одоо барих юм аа барь. Өндөг мөндөг. За ер нь бол уулын оройгоор амьдардаг. Гэхдээ одоо бууж орж ирж одоо 600 м хүртэл бууж орж ирж ан хийдэг. За тэгээд өөрийн мэдлийнхэн газар бол нэлээд том. За тэгээд тэндээ бол өөр ерөөс оруулж ирдэггүй. За тэгээд хідэн цагаар ч хамаагүй нуугдаж олзоо хүлээдэг. За ер нь бол аманд нь орж байгаа дайрах юу л бол дайр нь нэлээд юм нууцлаг амьтаа. За тэр сүүл бол их чухал гэж байгаа. Маш том сүлтэй дээрээс нь дулаан хүнжлийн өрөг гүйцэтгэдэг нь хаднаас хадны хооронд үсрэхэд тэнцвэржүүлэгч үүргийг гүйцэтгэх гэдэг юм уу те. Ийм одоо маш үүрэгтэй. Тэгээд нөгөө 1 см квадрат талбайд яг 40000 ширхэг ус байна гэж байгаа. Одоо ингээд маш шигүү. Тэгэхээр нөгөө хүүтэнд бол алцахгүй гэсэн үг л те. Ийм одоо юм гайхамшигтай зохиолгоотой юм та. За дэлхийн хэмжээнд бол нэн ховор гэсэн ангилалд ордог. Улаан овонд бүртгэгдсэн хамгаалах ёстой яахаа аргагүй хамгаалах ёстой амьтдын нэг. За Монголд бол мэдээж одоо алтай нуруу за бүр тодруулж ирэх юм бол тоост. Тосон бомбын нуруу гэж ярьдаг шүү дээ. Тосон бомбын нуруу, нэмэгдийн нуруу, сэврээ. За сэврээ гэдэг үгийг би орон нутгийн хүнээс ирвэс гэдэг үгний тонгруулсан нэр гэж би зүгээр сонсч ирсэн. Энэ хэр үнэн юм гэдгийг би сайн мэдэхгүй байна. Одоо сэврээ гэдэг үг нь ирвэс гэдэг үгийг тонгруулж хэлсэн юм тонгруулад хувиргасан хэлбэр нь гэж. Тэгээ сэврийн нуруу бол ирвэстэй гэдэг шүү дээ, тэ. Ноён зөөлөнгийн нуруу гэх мэтчлэн. За гурван сайхны нуруу бол тодорхой тийм ээ. Хорд говьалтай. Тэгээ жаргалан тайрхан, бомбод тайрхан гэдэг уулууд байгаа шүү дээ. Тэнд бас ирвэс судлах нэлээд очдог юм юу байдаг. За Өмнөг аймгийн 3 тест бол ирвэс судлах хамгаалах төв байгуулагдаж байгаа. 3 сайхны байгалийн төсөл байна. Тийм чинь гой 3 сайхны байгалийн төсөл тийм. За ер нь бол ирвэс бол өөрөө байгалийн маш сайн тийм индикатор гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр экосистем эрүүл байгаа юу үгүй юу гэдэг ирвэсийн тоолоод ерөнхийдөө мэдчих болно гэсэн үг тийм учраас ирвэсийн тоотлогоо ер нь аягүй чухал байдаг. За ер нь бол энэ амьтан бол нэлээд Монгол орны анхаарал татгуулсан нэлээд юм амьтан л да. Ер нь ирвэсний тархалт нийт Монгол улсын нутаг дэвсгэрийн 4-өөс 8% эзэлдэг гэсэн юм тоог уяас олж харж исэн. Ер нь 2-оос 3 дугаар сард орон ордог. За тэгээд 5 дугаар сар ихээр ер нь зулцгалдаг. Ер нь ирвэс бол нэг 2-оос 6 зулцаг гаргадаг. За ер нь бол ихийгээ дагж л одоо амьдардаг. Тэгээ ангөрөөнд бол ихэн сургадаг. За ер нь бол дүгнэж хэлэхэд бол энэ Миовгийн амьтад дотор бол яг юм жаа. За ингээд ерөнхийдөө бид ингээд ирвэсээр дуусч байна. Гэхдээ энэ дээр бол бид Пумаг оруулж ярьсангүй. Тэгээ Пума гэдэг энэ амьтан бол Америк төвд ерөнхийдөө их маш түгээмэл тархсан юм томоо хэмжээний муур. Гэхдээ нэг архирах гэхээс илүү нэг юм сонин арай өөр дуу гаргадаг юм билэ. Өөр төлөө нэг өөр дуу гаргаж дуудана. Анлууга нэг өөр дуу гаргаж ойртон ч гэдэг юм уу те. Тэгээд яг ерөнхийдөө ингээд Мин овгийнхны амьтдыг ингээд дүгнэж хэлэхэд гитнэ гэдэг бол эдний инстинкт буюу зүн. Тэгээд маш тооцоо сайтай, ан хийхтэй маш өндөр тооцоолтой юм амьтад. За тэр энэ дээр өгүүлсэн энэ хурд, хүч, гинтийн довтлогоо, энэ хилний чадвар, за булчингийн массын ажиллаж байгаа байдал те энэ бүх зүйлийг ингээд нийлүүлээд тооцоож үзэхэд бол эдний бол Мин овгийн амьтад бол маш аюултай, стол жинхэнэ нөгөө алхахын төлөө бүтээгдсэн ийм одоо алуурч машинууд баг ойлгож байна. Үүсэн тэжээлтэй муур гэж байхгүй. Бүгд махан тэжээл, махчад. Таны гэртээ тэжээдэг муурч тэр таны хээр талд харж байгаа мануулч тэр маш ховорхон тохиолдолд харагддаг цасны ирвэсч тэр Африкийн саванад амьдардаг арсланч тэр Өмнөд Америкийн Амазонкын ширэнгэд амьдардаг ягуарч тэр за мөн Африкийн саванад амьдарч байгаа алаг ирвэсч тэр бүгд яг л адилхан юм шинжтэй. Бүгд махчин, бүгд гитдэг, бүгд ер нь одоо та бүхэн гэрийн муурыг л анзаараар ер нь хулган барьж байгаа шууруу гитж байгааг нь харахад бол гайхамшигтай шүү дээ. Техник ан хийж байгаа арга тактик бол яг л ингэ Миовгийн амьтдыг яг илэрхийлээд байдаг байхгүй. За маш их таатай, маш их сонирхолтой юм байна. Тэгээ ялангуяа энэ Миовгийн арапнууд бол яг нэг тухайн байгаа амьдарч байгаа тэр газараа маш их дасан зөгцсөн. Тэр бол гайхамшигтай. Би их нь баг ерөөсөө хурууны үзүүрээс нь эхлээд баг сүүл хүртэл нь тэр чигээрээ алхад зориулагдсан байж тээ.
За танд нэмж хэлэхвэл За одоо бол ийм л байна. Тэгээд дараагийн дугаараар дэлгэр бот хоёр байна. Одоо юун дээр ажиллаж байгаа? Одоо canines гэж бид хоёр тэр үгээр орчуулж чадах байгаа. Одоо нохой төрлийн амьтад гэх юм уу да. Тэгээд canis lupus буюу нэг өснө чонын төрлийн амьтад юм уу да. Тэгээд тэрний орчуулган дээр бас ажиллаад ингээд материалуудаа цуглуулад ингээд имэлтгэж байгаа. Дараагийн дугаараар бид нэр одоо чонон төрлийн амьтад гэх юм уу нохой төрлийн амьтдын ан хийх арга тагт мийн овгийнхноос шал өөр эсрэг нь. Мийн овгийнхан бол богино зайд огцом тесрэлттэй хурд гаргаж ан хийдэг бол чоны төрлийн canis lupus төрлийн canines-ууд бол дандаа хол хөөж тамирдуулж ядрааж цуцааж иж барьдаг ийм амьтад байгаа. Тийм учраас эдрийн бие физиологи яг тэрийг дагаад зохилтцсон. Хол хөөх одоо relentless гэж ярьдаг зогсолтгүй. Тэгэхээр энэ бас нэлээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр дараагийнхаа дугаар бол мэдээж canines буюу нохой төрлийн амьтадтай холбоотой хийндэ. за ингээд үзэгч та бүхэндээ мийн овгийн буюу алхаар бүтээгдсэн амьтдын талаар маш сонирхолтой баримтуудыг болон мэдээллүүдийг хүргэлээ. За тэгээ Батмунх ахтай бас баярлалаа. За тэгээд Free podcast-ийн дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.